За сайн байцгаана уу монголчуудаа. Стокгольм хотоос наран чимэг ярьж байна. Би та нартаа өнөөдрийн сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Тэгээ бүгдээрээ бас амархан амраад ажилдаа орцгоосон байгаах. Зарим нэг нь бол дөнгөж одоо бас амарч л байгаа хэл та. Зуны нөгөө сарчин дуусаагүй, амралтын хугацаа бас дуусаагүй шүү дээ. Одоо яг хүүхдийн хичээл дараагийн 7 хоногоос эхлэхээр ерөнхийдөө бас бүх зүйлүүд ажиллаж игдэх байх гэж бодож байна. Тэгээд бүгдээрээ сайхан амраад ирч хүчтэй ажил төрөлтөд орцгоож байгаа хаа энэ жилийнхээ ирч хүчийг авсан байх гэж бодож байна. Тэгээд та нартай би бас нэг юм жижигхэн мэдээлэл оруулчихъя гэж бодоод тэр нь юу вэ гэхээр нөгөө татврын буцаалтын талаар энэ дээр манайхан нэлээх асуулт асуугаад байгаа байхгүй юу. Ерөнхийдөө бас манайхан аюух Монгол руугаа буцаж байна. Тэгээ бичгээр унтахаас гаднаас өөртөө ч гэсэн бас ер нь эх орондоо очиж амьдрий. Ер нь эх орныхоо хөгжил цэцгэлтэнд нэмэр олон энэ төр гэдэг тий. Ер нь одоо хүмүүсийн нэг ухамсар шал өөр болж эхэлж байна. Тэнд бас боломжууд их вэ одоо бас нэлээд байна гэдгийг бас олж харж байна. Тэгээ ямар нэгэн байдлаар ямар ч үс эх орн руугаа нэлээх буцаж байна. Ингээ буцаж байгаа тохиолдолд манайхан нөгөө Шведэд ажиллаж амьдарч ирснийхаа жил болгоно нөгөө татврын одоо буцаалт тэгээ нөхөн олгор гэх юм уу тийм ээ. Татвар төлснөө илүү нөгөө их татвар төлсөн байл дэрийг одоо буцаагаад төлдөг штеп. Дийлэнх нь зарим хүн бол нөгөө буцаагаад одоо татвар дүртэй гарч чичээтэй бас мерсер тохиол тэр нь цөөхөн л дөө. Гэхдээ ихэнх нь нөгөө татвараас буцаагаад авдаг штеп. Ийм тохиолдолд нөгөө заримдаа тэрийг авч чадхаа болчиход байна. Тэрийг яаж авах вэ гэсэн бас ийм асуултууд нэлээх яваад байгаа байхгүй юу. Тэр нь юутай үнэлэлтэй холбоотой вэ гэхээр мэдээж одоо энэ жилийн татврын чинь таны буцаалтыг дараагийн жилээр бодогдсон шүү дээ. Тэгэхээр та одоо энэ жил ажиллаж байгаа одоо юу гэдгийг 6-7 сар хүртэл ч юм уу ажиллаж байгаад одоо эх орнолоо буцчлаа гэж бодоход тий буцаад ирэхгүй гэж бодоход буцаад ирэх нэг боломжгүй ч юм уу тийм тохиолдолд та мөнгөө яаж буцааж авах вэ гэдэг ийм бас зүйл болж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бас нэг хит хитэн аргууд байт юм байна. Би бүр өнөөдөр хэрэг болгож татврын албар руу орж бас энэ талаарх мэдээллийг бас нэлээх одоо өөрийнхөө хэмжээнд асууя гэсэн зүйлүүд бол асууж бас мэдэж авлаа. Тэгээ энэ дээр юу вэ гэхээр манайхан нөгөө дээр буцахтай холбогдуулаад дараагийн жилд яа татвар авах вэ? Зарим нэг нь болохоор одоо урд онд буцчихсан тий тэгээд энэ жил нөгөө татврын буцаалт нь орж иж байгаа тэрийг нөгөө одоо эх орнолоо очсон байгаа учраас яаж авах мэдэхгүй бас ийм их асуултууд бас нэлээх яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бас нэг ийм аргууд байдаг юм байна. Хамгийн нэгдүгürt нь гэвэл яах вэ гэхээр хэрвээ та нөгөө энэ чи ажиллаж амьдарч байхдаа мэдээж танд нөгөө банк байсан л байж тараа тий банкны данс байсан байж тараа тэгээд нөгөө одоо банкны нөгөө цахим одоо банк ID гэж ярьдаг шүү дээ. Банкны цахим дээр нөгөө одоо төгжээс гэх юм уу те. Тэргээрээ та ингээд нөгөө банк руугаа ороод бүх төлөлтөө хийждэг шүү дээ. Тэр банкныхаа дансыг буцааж одоо хаалгахгүйгээр одоо жил хүлээгээд тэр татврын чинь буцаалт ер нь жилд 1-2 удаа олгогддог шүү дээ. Тэр та ирж байгаа тайлангийн өөрөө бөглөөд тэрийн одоо гар үсгээ зураад явуулчвал нэг 4-5 сарын үед төлөө нэг дараа нэг 6-7 сарын үед ч үлээ те. Ингээд нэг хамгийн сүүл 6-7 сард өгдөө дуусдаг штэ. Дуусах шиг санжээний бодож байгаагаар бол буруу одог бол. Тэгэхээр тэр нь болохоор тэр дансаа яадаг гэж ирийн тохиолдолд бид нэг ингэж ажиллаж байгаа тэр татврын буцаалт ирэхээр татвар руу ороод тэр гарын үсгээ өөрөө цахимаараа зурчгаад өөрийнхөө нөгөө дансыг холбочдөг штэ. Өөрийнхөө дансыг дугаараа тийч холбоод биччихлээ. Тэгэхээр тэр чинь нөгөө цаг тухайн үедээ төлөгдөхөө болохоор тийм ээ автоматар тэр таны данс руу орчдөг юм учраас тэгдэг үстэй тий. Тэгэхээр нөгөө Монгол руу буцаж байгаа тохиолдолд энийг тийм байхгүй болчоод ялангуяа нөгөө өөрийнхөө хэрэгжилж исэн одоо банкныхаа данс мансыг буцаагаад өгч гсэн байвал энийг боломжгүй болчиход яах вэ их вэ гэдэг ийм зүйл яригдаад байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээр бол тэр одоо дансаа хаахгүй байж байгаа тий. Та жилийн дараа банк чинь хөлийн зөвшөөрж иléвэл тэн дээр ямар нэгэн танаас тий энэ хаалга маалга гэсэн зүйл ирээгүй бол та нэг жил хүлээж агаад тэр татврынхаа буцаалтыг авцсныхаа дараа тэр банкныхаа дансаа хаалгаж болно шүү дээ тий. Цахимаар дээр бол аяга амархан шүү дээ. Хоёр дахь арга нь болохоор яадаг юм бэ гэхээр та мэдээж нөгөө энэчээс за одоо би гэртээ тэргүй эх орондоо очиж амьдрья гэд буцаж байгаа тохиолдолд яадаг гэхээр татврын албан дээр очиод ийм тусгай хүсэлттэй юм байна. Тэр хүсэлт нь ямар учиртай хүсэлттэй вэ гэхээр та нөгөө өөрийнхөө Монголд мэдээж та мэдээж нэг банкны данс байгаа шүү дээ. Тэ ер нь бүх хүмүүст байгаа л байх гэж бодож байна. Хэрвээ байхгүй бол одоо юу гэдэг юм Монголд нэг банкны данс нийлгээд тэр дансаа одоо би одоо эх орнолоо буцаад нүүх гэж байна тий одоо байнга тэр чигээрээ нүүх гэж байна. Тэгэхээр би буцаад ирэхгүй учраас би татврынхаа буцаалтыг одоо дараагийн жил одоо энэ жилийнхаа татврын буцаалтыг тий дараагийн жил миний энэ данс руу хийгээрэй гээд тэр одоо хөсөлтийг бөглөөд гарын үсгээ зураад татврын албан дээр үлдээчихдэг юм байна. Тэгэхээр
тэр нөгөө таны Монголд байгаа дансрууч шууд орчно гэсэн үг. Одоо тэр нөгөө татварчин бодогдоод төлөгдөхөөрөө хоёр дахь арга нь бол ийм арга байна заяа. Гурав дахь арга нь болохоор юу вэ гэхээр бүр одоо тэр чинь ингээ бүр алга та өөр ямар нэгэн байдлаар урд хоёр тэр аргаар чинь авч чадхаа болчлоо шүү дээ. Тэгээд тэгэх юм бол та яах вэ гэхээр одоо шивэдэд амьдарч байгаа тийм ээ. Ах トゥ хамаатаа садан байна уу? Хин нэгэн тийм итгэмжлэг болчоор тий итгэж болохоор хүндээ одоо найз нөхд тийм байдгийн те тэрэндээ та итгэмжлэг бичиж өгчих юм байна. Тэр нь болохоор зөвхөн миний хэлж байгаагаар би нөгөө асуусан чинь тийм ийм заавал ямарваа нэг ийм тусгай одоо итгэмжлэх ийм моол юм хууц байдаг юм уу гэж чи үгүй тийм байхгүй зөвхөн А4-ийн цаасан дээр одоо чи өөрөө хинбэ гэдгийг те өөрийнхөө бүх мэдээллийг одоо овг нэрээ өөрийнхөө нөгөө эргээсрийн дугаарыг те бичээд тэгээд энд байгаа одоо жишээлбэл би надад одоо итгээд ингээд надаар хэлэх гэж байгаа бол тийм миний овг нэрийг миний нөгөө одоо энд бүртгэлийн дугаар буюу тийм манайхаар бол эргээсрийн дугаар буюу энтхийнхаар биш үү номер нөгөө хувийн дугаарт зүйлийн дөрөвтэй хувийн дугаартаа тэгээд миний банкны нэртэй банкных нь нөгөө дансныхаа дугаартаа та тэгээд энэ хүний данс руу тийм ийм нэртэй ийм овгтой ийм одоо хувийн дугаартаа энэ хүний данс руу одоо шилжүүлж болно би энд одоо зөвшөөрж байна хөлийн зөвшөөрж байна гэсэн гарыг гэж бичээд англиар юм уу шивэдээр аль нь ч гэж болно гэж тэрийгэ бичээд тэгээ гар үсгээ зураад онсороо гар үсгээ зураад явуулчихгүй юу гэж хэлж илээ. Тэгэхээр уг нь их хуурэл гэж хэллээ л дээ. Тэгэхээр одоо цахим хөгжсөн тохиолдолд одоо та тэр Монголд байж байхдаа тэрийг итгэмжлэгээ бичээд гар үсгээ онсороо зураад явуулчихаар одоо би тэрийг чиг хүлээж аваад скайнераас нөгөө одоо компьютераас хэвлэж гаргаж аваад би өөрийнхөө гар үсгийг зураад онсороо сураад тэгээд татврын албан дээр аваачаад очиоор тэрийг өчгөр татврын алба нөгөө тэр мөнгө чинь миний данс руу чинь тэгэхээр би одоо танд буцаага гаргаад өгнө гэсэн имэйл зүйл байж байгаа байхгүй юу. Тэгээд ийм 3 арга байдаг юм биш үү заа юу. Тэгээд энийг нөгөө хэрэглээд явахгүй юу. Тэгээ өөр бас нөгөө би тэр мэрэгчлэнтэй ярьж байхад ингэж байгаа байхгүй юу. Тэр таны татврын чинь мөнгөтэй ер нь бол нэг 5 жил хадгалагдаад тэгээд байхгүй болчдөг гэж байгаа байхгүй байх болно гэдэг нь ч одоо манайхаар бол нэг улсын орлого болчихно л гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд би бас тэрийг бас лавлж асуусангүй энэ дээр жоохон дотоо орхичиж тэгэхэд бас нэг өөр нэг одоо ийм тохиолдол тийм ээ одоо надаас ингээд тусламж асууж байгаа юм байгаа л да. Тэгэхэд оюутан байж байгаа буцсан. Тэгээд нөгөө Монголд хаяга өчгсөн татврын албан дээр би одоо ингээд буцаад одоо их орлогоо нүүж байгаа гэсэн зүйлээ хэлээд Монголынхаа хаягийг өгсөн багт Монголынхын хаягаар 2 удаа тэр одоо охинд захиа очиж байгаа байхгүй тий та нэг татврын үлдэгдэл юм байна. Одоо та юу гэх юм одоо татврын буцаалт байна гэсэн захиа игнийх нь тэгээ заа гэдэг нөгөө тоохгүй хайцсан. Тэгээд дараа жилийнх нь болохоор бас за энэ ч одоо бас мөнгө чин гэж бодоод ч юм уу тийм ээ. Угаасаа л мөнгө буцааж авж байгаа мөнгө чинь сайхан шүү дээ тий. Тэгээ тэрийг яах вэ гэд ингэсэн чинь одоо тэр хүүхдээ бол ингээ бодохоор тий нэг 7-8 баг 10 жил одоо болцсон л байгаа байхгүй юу. Буцаад тэ оюутан дуусаад их одоо ч ихт чинь 5 жил болоод энэ бол байхгүй болчдгоо гэж тэр нөгөө мэрэгчлэн надад хэлсэн. Тэгээ тэрийг би нөгөө жоохон анзаарахгүй лавлаж асуусангүй. Тэгэхээр тэр хүүхд 10 жил болсон баг тэр 5 жилийн дараа алга болчдөг гэдэг зүйл бас үгүй юм шиг санагдаж байгаа хгүй дараа нь би нөгөө гарч ирснийхаа дараа бодохоор. Тэгэхээр эсвэл тэр нөгөө одоо за энэ мөнгө чинь одоо ингээд алга болох хугацаанд өгчээсүү та энийг аваарай гэсэн байдлаар одоо сүүлийн 2 жилийн тийм захиа илгээсэн болов гэж бодож байна. Тэгээд ер нь бол нөгөө албан ёсоор би нөгөө татрын албан дээр очиж энэ бүх мэдээллүүдийг л авсан л да. Тэрнээс бол тэр нөгөө ингээд явахаас өмнө Монголынхаа дансыг хөгждөг гэдгийг бол би бол мэдэхгүйсэн. Цахим руу н ороод уншихаар нөгөө яг тийм тодорхой мэдээлэл байхгүй байгаа байхгүй. Тэгээ яг газар дээр нь контор дээр нь очиод мэдээлэл авахар яг тийм зүйлийг одоо мэдэж авлаа. Тэгээд яг энэ мэдээлэл нөгөө шинэ байж байгаа дээр нь би та нарт өгчий гэж бодоод угаасаа мартахаас өмнө тий удахаар чинь тэгээ ямарваа нэгэн зүйл мартагдаад алга болчихдээ шүү дээ. Тэгэхээр шинэ байж байгаа дээр мэдээллийг та нартаас хуваалцчих хүмүүсийн бас нэг нөгөө ингээд яригадаад байгаа бас хүндрэл болж байгаа тий асуугаад мэдчихье гэсэн хүмүүс зөндөө байгаа байхгүй юу. Тэгээд тэдэрт бас нэг бүсэн мэдээлэл өгчий гэдэг нэг бичлэг хийгээ сууж байна. Тэгээд өөр ямар нэгэн орхигдсон зүйл байхгүй л гэж бодож байна. Яг өөр татврын талаар тий ямарваа нэгэн зүйл одоо
асуух зүйлээ миний бичлэгийн дор бичиж чинь эзэдээ асуугаад тэг би мэдж байгаа зүйлээ бол мэдээж хэлээд өгнө. Мэдэхгүй зүйлээ бол би одоо үнэхээр мэдэхгүй байна гэдгийг хэлнэ штэ. Тэг яг цаг тухайн үед нь нөгөө хууц моцор нь ороод яг мэдээж болчоор мэдээлэл би тэрийг олж мэдчихээд хэлээд өгнө. За тэгээд мэдээж анхаарал тавьж сонсон маш их баярлалаа. Тэгээ хэрэгцээтэй гэсэндээ нэгэндээ тараана биз. Тэгээ би харин нөгөө нэг тэтгэврийн талаарх бас мэдээллийг би нөгөө тэтгэврийн сан буюу тэтгэврийн нөгөө байгууллага дээр очиж бүрэн дүүрэн мэдээлэл авч ийж та нарт бас нэлээд сайн одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодоод байгаа хоёр дахь бичлэгээ арай хийж амжаагүй нь бас амралтай ячаад бас ингээд цалгартаад бас жоохон нэлээд удажлаа. Гэхдээ би удахгүй оруулнаа. Дээрээс нь айгүй хөөрхөн манайхан бас энэ чинь мэрсэр тэтгэврт гарсан бас хүмүүс байгаа байхгүй юу? Цөөхөн гэхдээ тэд нар хүртлээс над руу бичээд за ийм юм байдгийн биш үү гэд нөгөө өөрсдийнхөө амьдрал дээр гарч ирж байгаа тий зүйлүүдийг бас та энийг нөгөө юунда хүмүүст бас хэлж өгөөрөө гэд бас анхааруулаа айгүй хөрхөн нэгнийдээ тус олчих гэсэн үүднээс ингээд хүмүүс бас надад бас өсөн мэдээлэл байгаа. Тэгээд тэр бүдүүрийг цуглуулж байгаа би нэг өсөн айтайхан нэлээд сайн тий чанартай шиг мэдээлэл оруулчих гэж бодож байна. Тэгээд манайхан ч айгүй хөөрхөн сүүлийн үед ингээд би эндээ бас айгүй хөөрхөн мэдээлэл зэдэлтэй ингээд хуваалцаад идэг болчихжээ. Тэгээд миний нэг бодож байгаа зүйл нь юу гэхээр сайн ямыг ингээд нэг дэлгэрүүлэхэд сайн ямыг олон дахин ярьдаг ч юм уу те. Бас би энийг сайн юм чинь бас ингээд нэгээ дуурайгаад бас дэлгэрдэг л бол та. Дээрх нь бол нөгөө мэдээлэл бас ер нь маш ховор байсан шүү дээ. Тэгээд чаддаг мэдгэн ч бас бага байсан бах. Тэгээд би бол нөгөө одоо 2019 оноос хойш тий цар тахлаас хойш бол энэ мэдээллийг тавьсан. Тэрнээс хойш бас манайхаа бас аюу хөөрхөн одоо тодорхой хэмжээгээр бас надаас үлгэр дуурайл авсан байх л гэж боддог тий. Одоо би өөргөө магтаж байгаа ч юм биш. Ер нь тэрнээс хойш нэлээх аюу хөөрхөн мэдээллүүдийг бас би эндээ өгөөд тавьдаг бас болцсон байгаа байхгүй. Тэр нь аюу сайн шалттай. Тэгэхэд хэрэгтэй шүү дээ. Ямар энэ нийгэмд ганцаараа амьдарч байгаа биш. Тэгээ бүгдээрээ адилхан айтайхан сайхан амьдарч ивэл юм зумаа мэдээ те би эндээ дэмтэй сайхан амьдарч ивэл сайхан л гэж штэ тийм үстэй би ганцаараа сайхан байгаад та юу гэх ад жаргалтай байгаад чинь ад жаргал болохгүй л үстэй эргэн тойронд маань адилхан бас хүмүүсээ нийгмийн чи ганцаараа амьдрна гэж байхгүй нийлээд хэсгэрээ бүгд ч амжиж чаргах хойш за тэгээд үг болтож өхөр халтах нь дараагийн бичлэг хүртэл баяр та хэрэгцээтэй гэсэн нэгэндээ тараагаараа хагас бүтэн сайнараа сайхан өрөөлөөрэй баяр та дараагийн бичлэг хүртэл